Ажлын байран дээр чинь байхад хин нэг нь таны бие зөвшөөрлөг хүрч ирсэн үү? Эсвэл та хамт ажилтдаг хүнийхээ зовлонгийн, стрессийг нь сонсох ёстой юм шиг санагдаж дарамт мэдэрч ирсэн үү? Та ажлын цаг дуусчаад байсан ч гэсэндээ гэртээ ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан тохиолдол хэрэг байдаг вэ? Сайн бацгаана уу? Happy Workplace-ийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид ажлын байран дахь хил хязгаарын тухай хариулт эхлэе. За хил хязгаар гэдэг үгээ эхлээд тодорхойлж тайлбарсан дээр ах тийм. Тэгэхээр монгол хэлний тайлбар толинд болохоор хил хязгаар гэдэг үгийг одоо альва ажил харилцаанд юуг зөвшөөрөх юм, юуг зөвшөөрөхгүй байх юм. Эсвэл хизээ эхлээд хизээ дуусгах юм бэ гэдгийг тодорхойлдог дүрм журм гэж бол тайлбарсан байдаг. Одоо жишээлх юм бол улсын хил гэхээр тухайн улсын одоо газар нутаг нь хаана эхлээд хаана дуусч байгаа гэдгийг загалж өгдөг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ дундаа өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор ажлын байран дах хил хязгаар гэдгийг юу гэж одоо бид нэр ойлгож болох вэ гэхээр хамгийн нэгдүгээр өөрсдөө хамгаалахын тулд эсвэл ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахын тулд тогтоосон бие махбод сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хязгаарыг хэлдэг. Тэгэхээр бие махбод, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хязгаар гэдгээр ажлын байранд нийтлэг 5 төрлийн хил хязгаар байдаг юм байна. За энэ тавд маань эхлээд бие махбодын хил хязгаар гэж байгаа тийм. Буюу өөрийнхөө хувийн орон зайг хадгалж тий. Одоо бие махбодынхоо хэрэгцээг, наазын хэрэгцээг хангахын тулд тэр тогтоож байгаа хил хязгаарууд. За жишээлбэл одоо хин нэг миний хувийн орон зайд халдахгүй байх тий. Зөвшөөрлөг хөрөхгүй байх гэдэг ч юм уу. За эсвэл би яг ядарсан үедээ амрах боломжтой байх тий. Гэмтчлэн энэ хэрэгцээнүүдээ хадгалахын тулд тогтоож байгаа хил хязгаарууд эхэлж байгаа. За хоёр дахь нь болохоор харилцаан дах хил хязгаар. Буюу бид нар ажил дээр хүмүүстэй харилцдаг тий. Энэ харилцаа маань хэр их гүн үнцгий вэ тий. Хэр их хувийн мэдээлэл хуваалцаж байна. Тэн дээр загалж байгаа хил хязгаар. За жишээлбэл заримдаа бид нэр ажил дээр хин нэгний хэтэрхий хувийн асуудлуудыг сонсох ч юм уу тий. Эсвэл тэдний одоо гэр бүлийн одоо асуудал ч юм уу стресс тэр бүгдийг юм сонсох ч юм уу тийм байдал нь бид нарт тэргээ дарамт учруулах учраас энэ дээр бид нэр хэр их хил хязгаар тогтоож өгж байна гэдгээр тодорхойлж байна. Мэдээж бас цаг хугацааны хил хязгаар гэж байна. Тэр нь одоо юу гэсэн үг гэхээр илүү нөгөө ажил амьдралын тэнцвэртэй байх байдалтай холбоотой буюу тухайн ажлын цаг чинь хэрвээ дуусчихсан байгаа бол та одоо өөрийнхөө хувийн зүйлийг хийж болдог гэдэг ч юм уу. Жишээлбэл ажил маань энэ цагт эхлээд энэ цагт дууснаа гэдгийг ажлын хамт олондооч тэр хамтрагчдаач тэрийг ойлгуулсан байх шаардлагатай. Жишээлбэл юу гэдэг чинь ажлын цаг дууссаны дараа ингээл байнга имэйлээ шалгадаг ч юм уу, дотоод зүйлчийг шалгадаг ч юм уу тий. Тэр бол байх ёсгүй. Одоо хил хязгаарыг бүдгэрүүлдэг бас нэг зүйл нь ажлын бус цагаар ажил хийсээр л байх тийм үзэгдэл. За тэгээд дараа нь нэмээд хэлэх юм бол ажлын ирэмб ачааллын хил хязгаар. Одоо жишээ аваад үзэх юм бол яг ажилд харахын алдад яралтай ажиллагчид өнөөдрийн дотор заавал наатахад дуусгаа. Заавал нэг дуусгах чиж хараа гэж хэлдэг ч юм уу тий. За тэгээд энэ болохоор ер нь ажилтан тухайн өдөр, тухайн сард эсвэл тухайн 7 хоногт хэр зэрэг ачаалтай ажиллах юм бэ? Ямар үүргийг хүлээж байгаа юм бэ? Ямар хариуцлага хүлээх юм бэ гэдгийг заагалж өгдөг тийм хязгаар. За хамгийн сүүлийн хязгаар маань болохоор сэтгэл хөдлөл, оюун санааны хязгаар. За энэ юу гэхээр одоо яг подкастын хэлдэгчлэнтэй ажлын чинь хин нэгэн танд өөрийнхөө зовлон, стрессийг яриад тахад дарамт мэдрэгч үт юм уу? Одоо жишээл үнэхээр та тэр стрессийг юм чим асуудлыг сонсмааргүй байж болно тий. Тэгэхээр таны хил хязгаар бүдгэрүүлдэг зүйл нь тэр ингээд сонсоол үнэхээр сонсохыг хүсэхгүй байгаа тохиолдолд тэрийг хэлэхгүй удаан явах гэдэг ч юм уу. Тийм бас асуудлууд үүсдэг байна. Шалтгаалаад ч юм уу тийм хил хязгаарын байх ёстой хил хязгаар эсвэл байх ёсгүй хил хязгаар ч юм уу сул хил хязгаар ч гэдэг юм тийм байх тийм төрөл гэх юм уу тийм ер нь бол байдаг бас хил хязгаар чинь бас юм хийсвэрдүү ойлголттой байдаг шүү дээ. За тэгэнгүүт алийг нь одоо эрүүл зөв хил хязгаар гэдэг алийг нь хэтэрхий хатуу хил хязгаар гэдэг тэрийг сул хил хязгаар гэдэг дээр бас тодорхойлж болно. За жишээлбэл сул хил хязгаар гэдэг нь ер нь бол хил хязгаар багтай ан гэсэн үг шүү дээ. Тэр нь яадаг вэ гэхээр ер нь бол хүн болгонд өөртөө юм ойртох боломжийг чөлөөтэй олгож идэг. За дээрэс нь танихгүй хүн ч гэсэн маш их итгэдэг. За тэгээд хувийн мэдээлэлээ бас хэтрүүлэн хүмүүстэй хуваалцдаг. За бусдад өгөө гэж хэлэхэд айгүй хэцүү байдаг тийм төрөл. За эсвэл бусдын асуудалд хэд их оролцдог. За тэгээд бусдын санаа бодлыг өөр дээрээ илүү их тусгаж хүлээж авдаг.
За тэгээд зөрчилдөөнөөс магадгүй зайлсхийдэг. За тэгээ хувийн үнд зүйлсээ бас хамгаалж чаддгүй нэлээд дуулууртай байдаг гэх мэтчлэн тийм төрлийн хүмүүс хэл язгаар ер нь бол сул байх магадaltaй гэж үздэг. За эсвэргээрээ маш хатуу хэл язгаартай хүмүүс нь яадаг вэ гэхээр ер нь бол их хүмүүсээс айгүйх зайгаа барьдаг, итгэл бага. За хувийн мэдээлэлээ ерөөсө хуваалцдаггүй, айгүй сайн өөртөө хадгалдаг тий. Тэгээ ер нь ихэнхдээ үгүй гэж хэлдэг ямар нэг юмд. За тэгээд ер нь бол бусдын эриг надад хамаагүй гэдэг байр суурьнд айгүй бат зогсдог. За бусдын санаа бодлыг бас нэг үл ойшоодог. За тэгээд ер нь бол бас бусдаас зайгаа барих байдлаар төрчлөөнөөс зайлсхийдэг. За хувийн үнэт зүйлсээ бас маш сайн хадгалдаг. Тэгээд ер нь бол бас магадгүй зарим талаараа төрөмгийн байдлаар бусдтай харилцдаг. Гиг мэдчлэн зүйлс илүү давмгайхан бол тэр хүний хэл язгаар нэлийн хатуу байгаа гэсэн. За яг энэ хоёрын дундаж буюу яг эрүүл тэ цохихсны төвшөнд байдаг хэл язгаар яадаг вэ гэхээр ер нь бол хэнийг би өөртөө ойртуулах вэ? Хинээс зайгаа барих вэ гэдгийг сайн мэддэг. Сонгодог. За тэгээд бусдад итгэх цаг хугацаа байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. За хэд хурдан итгэхгүй бас ерөөсөө итгэхгүй байдаггүй гэх юм шүү дээ. За тэгээд хувийн мэдээлэл яг зохисоор хуваалцдаг. За шаардлагатай үед үгүй гэж хэлж чаддаг. За ер нь бол хүний хэрэгт бас нэг их оролцохгүйгээр тэгтээ бас дэмжлэг үзүүлэх чадвартай. За тэгээд өөрийн болон бусдын санаа бодлыг аль алиныг нь үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг. За тэгээд зөрчилдөөн гэдэг бол ер нь амьдралын нэг хэсэг хэвийн зүйл гэж үзээд үнтэй айгу зөв зохицуулж чаддаг. За тэгээд хувийн үн зүйлсээ хадгалдаг. Гэхдээ бас бусдыг ч юм л хүндэтгэж чаддаг. Тэгээд гэмчлэн ийм байдлуудыг үзүүлдэг байх юм бол ер нь хэл язгарын хувьд бол доктортай эрүүл байна гэж бас тодорхойлдог юм байна. Тэгээ энэ мэдээж харилцаа нөхцөл байдал болгонд бол харилцаа адилгүй байна гэсэн үг шүү дээ. За тэгвэл яг ажлын байранд дах хэл хязгаарууд ингэ бүдгэрснээс үүддэг ч юм уу тэрнтэй холбоотой түгээмэл сэтгэл зүйн асуудлуудаас дурдвал хамгийн ихнийх нь бол ер нь бидний сайн мэддэг те ажлын ачаалал, ирэмб, цаг хугацааны хэл хязгаараас болоод биднээс үүсдэг юм ажлын стресс, үнээс үүдээд ажлаас хашир хам шинж бол байдаг. За тэгээд ажил амьдралын зүрх байдал. За энэ бол ер нь бол хамгийн түгээмэл бидэрт байдаг сэтгэл зүйн асуудал байна. Хэл хязгаараас үүдэлтэй. За тэгээ үүн дээр жишээ дурдах юм бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас маш том судалгаа хийсэн нь юу байдаг вэ гэхээр 7 хоногт тий 40 цаг ажиллах ер нь бол дундаж стандарт байлаа гэж үзэхэд хүнээс сэтрүүлээд 55 цагаас дээш цаг ажилладаг хүмүүсийн зүрхний шийдээс тий тийм сэтгэл зүйн асуудал өртөх байдал маш өндөр байна гэж үздэг. Тэгэхээр энэ бол яалтчгүй хэл хязгаартай холбоотой сэтгэл зүйн том асуудал гэж байна. Нэмээд бас одоо нөгөө микро менежмент буюу жижиг менежмент ингээл хийгээл үйлдэл бүрийг нь хянаад авах бас нэг төрлийн бие даасан байдлыг байхгүй болгодог. Тийм зүйл одоо жишээлбэл яг ийм төрлийн менежмент хийгээл одоо байнга л ажлыг нь хянаад тах нь буцаагаад ажилтнанд өөрөө нэг юм үл итгэсэн ч юм уу тий одоо ажилтныг бие даахсан байдалд хүрэхэд саад учруулдаг бас нэг төрлийн хэл хязгаар юм л та. Жишээлбэл байнга хянаал үүрэг даалгавар гүйцэтгэлийг алхам тутамд нь ингээл хараад байдаг ч юм уу. За тэгээд ажилтнууд өөрсдөө бие дааж юм хийх ирэхгүй юм шиг мэдрэмжийг бас төрүүлж идэг юм асуудал байна. Энэтэй холбоотой тоо баримтаар шүү. Тэгээ энэ дээр нөгөө Trinity Solutions гэдэг газар айгуу сонирхолтой судалгаа хийсэн маа. Юу байсан бэ гэхээр хүмүүсээс тодорхой хэмжээний хүмүүсээс та ингээ удирдлагаасаа микро менежмент буюу ингээд үйлдэл бүрийг нь хяндаг, тэг зааварладаг ийм зүйлийг хэрэг мэдэрч ийсэн бэ гэж асуусан чинь ер нь бол 79% агуу энэ талыг мэдэрч ийсэн гэж харуулсан. За тэгээд тэр мэдэрч ийсэн хүмүүсээс лавшруулаад ер нь тодруулахад тэдгээрийн ихэнх хувь нь 80 буюу 85% нь энэ байдал өөрт нь сөргөөр нөлөөлдөг гэсэн маа. За дээрээс нь цаашлаад тэр нөө сөргөөр нөлөөлсөн хүмүүс нь бас маш өндөр хувь нь ер нь бол үүнээс болоод ажилласаа гарахыг бодож исэн. За бүр цаашлаад 39% нь энээс болоод ажилласаа гарсан гэж мэдгдсэн байна. Тэгэхээр энэ бол бас нэг хэл хязгаар байна шүү дээ. Хүмүүст өөртөө бие даагаад хийхэд нь тэр хэл хязгаар нэвдэж орж ирж байна, зөрчиж байна гэдэг нэг байдал тийм. Дараагийн нэг одоо хэл хязгаартай холбоотой түгээмэл асуудал нь болохоор хамтран ажиллах хэсгийн харилцаа байгаа. Яагаад гэхээр бид нэр ажлын байран дээр одоо хит найрсаг харилцах ч юм уу бүр хит ийм одоо хувийн харилцааг үүсгэх нь буцаад ажлын бус цагаар хүртэл та тухайн хүний хувийн гуйлтыг нь биелүүлэх ёстой юм шиг санагдах. За тэгээд тэрнтэй холбоотойгоор үгүй гэж хэлэхгүй байх. Хэлж чадахгүй байх ч юм тий. Тэгээ үүнээс үүдээд нөгөө хамт ажилладаг хүмүүстэйгээ харилцаа нь муудах ч гэдэг юм уу. Ийм асуудлууд бас
үүсдэг. За тэгээ мэдээж сая нөгөө цар тахлын нөлөөгөөр бид нэр гэрээсээ ажил сурлаа тий. Зайнаас ажил сурлаа. Тэнгүүд зайнаас ажиллаад эхлэхэр чинь яг үүндээ ажил хизээ дуусаад байгаа юм бэ? Хизээ эхлээд байгаа юм бэ гэд мэдэх боломжгүй болчихдог. За тэгэл уг нь маш удаан компьютерийн хурц суугаад байдаг. Гэхдээ тэрний хажуугаар бид нэр гэрийнхээ ажлыг хийдэг ч юм уу тий. Одоо юу гэдэг хүүхдээ хооллох, хүүхдээ сургууль цэцлэгт нь хүргэж өгч авах ч гэдэм үү. Ингэсээр байгаад бид нэр өөрсөндөө бас маш их ачаалал дарамтыг бий болгоод байгаа тохиолдол бас гардаг. Гэтэ мэдээж зайнаас ажиллах нь муу гэж байгаа юм бол биш. Тэр мэдээж тодорхой тунгийн тааруулаад хил хязгаараа бас зохицуулж ажиллах нь зүйтэй болов гэж бодож байна. Тийм яг зөв. Тэгээ сая нөө харилцаа сэтгэл хөдлөлийн хил заагийн дээр ярьлаа шүү дээ. Тэгээ энэ дээр бас нөгөө бидний мэдээ Udemy Academy-аас нэгэн тийм судалгаа аваад тэгээ тайлбар аягүй сонирхолтойсэн. Юу байсан бэ гэхээр ажлын байран дээр хил хязгаар юунаас олж зөрчигдөөд байна те ямар жишээнүүд байна гэдэг дээр юу ажлын чинь таныг тухгүй болгоод байдаг вэ хамтран ажиллах стас гэдэг дээр сонирхолтой амар хариу гарсан ба тэр нь юу гэхээр 53% нь буюу ихэнх нь те ажил дээр маш их ховж ив ярьдаг нь одоо тухгүй тааламжгүй болгодгоо. За тэгээ дараагийн ханд болохоор улс төр ярьдаг нь бас айгүй тухгүй байдаг гэсэн. Дараа нь 32% нь нөгөө хувийн амьдралынхаа хайр сэтгэлийн харилцаа асуудлуудыг ярьж байгаа нь айгүй тааламжгүй байдаг гэсэн. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор 31% нь болохоор ажил дээр хараалтын үеийг айгүй хэрэгжилж байгаа нь айгүй тухгүй тааламжгүй байдал үүсгдэг гэж ярьсан. Тэгэхээр бид нэр өнөөдрийн дугаараар юу нь бол дан хил хязгаар гэж яриад байгаа мэт боловч энэ хил хязгаар гэдэг зүйл чинь цаашдаа урт хугацаанд маш олон сэтгэл зүйн асуудлуудыг одоо үүсгэж идэг. Жишээлбэл сая ажиллаж хашрах хам шинж ажил амьдралын тэнцвэр гэл ярьлаа те. Эхэндээ бид ингээ хил хязгаар яриад байгаа юм шиг боловч маш чухал сэдвийг бас өнөөдрийн дугаараар хүндэж байна гэж. Яг зөв. Хил хязгаараа бид нэр яг зөв тогтоох юм бол тэрийг хадгалж чадах юм бол бид нар маш олон ажлын байран дээрх сэтгэл зүйн асуудлуудаас сэргийлэх боломжтой. Эсвэл хамгаалах те одоо арга хэмжээ авах боломжтой байна те. Тэгэхээр энэ бол бас айгүй чухал сэдв биднэрт байх хэвээр нэг тийм чухал зүйл байна. За ажлын байран дээр хин хил хязгаарын талаар жишээнүүдийг биднэрт айгүй гой үзүүлдэг нэг кино байдаг тий. Бидний сайн мэддэг The Devil Wears Prada буюу чөтгөр Prada өмсөн чөтгөр лөө монголоор. Тэр кинон дээр яг энэ хил хязгаарууд хэрхэн зөрчигдөж байгаа, ямар одоо асуудлууд үүсгэж байгааг харуулдаг тий. За нөгөө гол дүрийн Айна Хадуийн тоглолтог гол дүрийн хүмүүс Andrea Sachs гэдэг бүсгүй байдаг тий. За тэгээд түүний одоо захирал буюу одоо Miranda Priestley загварын сэтгүүлийн эрхлэгч юм уу Miranda Priestley Meryl Streep-ийн тоглолдог тий. За тэгээд энэ хоёр энэ бүсгүйд маань ямар асуудал толгордог гэхээр хамгийн эхлээд нэг тодорхойлт зүйл нөгөө ажлын ачааллаас үүдэлтэй хил хязгаар зөрчигдсөн байдал. За ер нь бол бүх цаг үед ажиллахад бэлэн байхыг шаарддаг тий. За тэгээд ажлын цаг өнгөрсөн ч гэсэн ажилласаар л байдаг. Бүр орой гэрт нь очиод хүүхдүүдийн юм хийж өгдөг ч юм уу те гэх мэтчлэн. За энэ нь явандаа ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр хувийн амьдралаа хойштой авах байдал. За найз залуутай харилцаанд нь сөрөөр нөлөөлдөг ч юм. Хэмжлэг энийг маш тод амрунаар бид нарт харуулсан. За хоёрдугаар нь яасан бэ гэхээр маш тийм хурц боломгүй, учир шалтгаангүй өндөр шаардлага тавьдаг. Тэ? За одоо чи нөгөө Harry Potter-ын хэвлэгдээгүй гар бичмэлийг олоод ирээ гэж явуулдаг. Тэгээд олдог. Тхийн тулд өөрийнхөө тэгээ хамаг юмаа зориулдаг тий. Гих мэдчлэн ийм сөрөг ийм эрүүл бус харилцааг бий болгосон юм орчинд ажилладаг. За тэгээд ер нь бол энэ их олон юм өндөр шаардлагыг тий айгүйх айц тий халагдчихгүй гэдэг байдлаасаа одоо давж гардаг. За тэгээд мэдээж явандаа ямар асуудал үүсдэг гэхээр ер нь бол шүн чамаагүй ажилладаг тий. Ажил амьдралын тэнцвэр нь маш алдагдсан байдаг. Тэгээд үүнээр нэмээд нөгөө сэтгэл хөдлөлийн хувьд айгүй их ингэж дарангуулжуудаа манипуляц хийдэг байсан юм. Өөрийнхөө хүч чадлаар одоо тэрнийг айлгаад тий. За чи ажиллаа хийж чадахгүй бол хэзээ чамаагүй чамаа ингэ реплейс одоо сольж болно. Тэгээд юунаас доромжилсан юм дээрээс ирсэн бутаан доромжилсан буцаагаад тухайн хүний өөртөө итгэлэнд нүртэл ингэ нөлөөлөд тий. За тэгээд бас нэг талаараа нөгөө өмсөн хувцсыг ингээл дээрээс нь доош нь хараад болохгүй тайл ийм өмсөд тахтай яадаг гэдэг ч юм. Ингэж хэлж байгаа нь буцаагаад тэр хүний нөгөө юм сэтгэл хөдлөлийн хил хязгаарыг айгүй эвдээд байгаа. Тийм жишээнүүд бас бид нарт харагддаг. За өөр болохоор нөгөө юм ажлын байранд айгүй юм
өрсөлдөөнч байдлыг үүсгэл. Одоо нөгөө хамт ажилтдаг эмэгтэйтэй ингэж өрсөлдүүлээл тэ нэг жишээлх юм бол нөгөө Парисын загварын 7 хоногт явахаар болоод тэнгуү яг нөгөө явах хөстөө байсан найз нь ханаа төрсэн чинь Ана Хэтуи явуулахаар болоод тэнгуү тэр хоёрын хооронд нэг юм өрсөлдүүлээл хоорондын харилцааг нь мохоо болгоод ч байдаг ч юм уу тий. Тэгээ буцаагаад юм тодорхойгүй биелэгдэж боломгүй юм шаардлагуудыг тавиад байгаа бас бидний киноны маш олон дүрслэлээс бол харах боломжтой байдаг. За тэгээд нэмээд бас нэлээд чухал юм нь та бас яриандаа дурдсан нөгөө хувийн сонирхол, хобби, хувийн өсөлт хүчлөө бүр золиосонд гаргаад хэтэрхий карьертаа анхаарч байгааг бас харуулж идэг. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө гол дүрийн одоо Мирандагийн шаардлаганд нийцхийн тулд төгс байхын тулд одоо найзуудтай уулзах цагаа хомслол. За тэгээ бүр найз залуугаас салах хүртэл арга хэмжээг авдаг ч юм уу те. Ингэснээрээ тухайн киноны төгсгөл гардаг штеп. Өөрийгөө ер нь бол нэлээд алдчихж байгаагаа. Тэгээ одоо өөрөөрөө байхаа болцсныгоо хин нэгний шаардлагад нийцүүлэх гэж удаан ингэж амьдэрч өөрийнхөө дуртай байсан, эдгийг хүсдэг байсан, өмсгийг хүсдэг байсан тухтай хувцснаар да амттнуудаа хүртэл идэхээ болж одоо хин нэгний шаардлагад нийцэх гэж хит их хичээгээд за тэгээ тэрийг ухаарж байгаагаар кино ер нь бол төгсдөг. Тэгэхээр эндээс бид нар маш олон төрлийн одоо энэ ажлын байранд хэл хязгаарыг бас харах боломжтой байх нэ. За тэгвэл яриагаа үргэлжлүүлээд ерөнхийдөө бол энэ хил хязгаар гэдэг бол мэдээж тогтооход хэцүү. Тэгээ нэг л өдөр байжсэн би хил хязгаараа тогтоож одоо юу гэдэг үгүй гэж хэлгээл. Ажлын дараа би мэйл шалахгүй шүү гэж хэлдэг ч юм. Энэ бол мэдээж маш одоо хэцүү. Гэхдээ жижиг ахламуудыг хийснээр та өөрийнхөө хил хязгаарыг тогтоож чадна. Тэгээ магадгүй танаас шалтгааллахгүй бас зүйлүүд байсан тий. Одоо удирдлагын арга барил гэдэг ч юм уу тий. Байгууллагын соёл тий. Тогтолцоонд орсон тийм зүйлс хэрвээ хил хязгаар чинь ингээ нөлөөлөд тахсан бол аягүй хэцүү. Гэхдээ бид нар тий жижиг өөртөөсөө шалтгааллах зүйлээ хийх нь бас том үр нөлөө үзүүлж болно гэж. Бас үлгэр дуурайл болохыг үүсэхгүй тий бусад ажилтнуудтай. За тэгвэл хэрхэн одоо жижиг үйлдэлүүдээ бид нар хил хязгаараа бахаар тодруулаад тогтоогоод явах вэ гэдэг дээрээс нэг ганц хоёр зөвлөмж хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За хамгийн эхлээд болохоор бие махбодын хил хязгаарыг тогтоогоод жишээл гэвэл те одоо анханасаа ажил орохдоо би илүү цагаар ажиллах боломжгүй гэдэг ч юм уу. Эсвэл би амралтын өдрүүдээр аль боломжгүй гэдгийг тодорхой хэлээд тохиролцох те. За тэгээд яг энэ одоо гаргасан шийдвэр тэгээ бат зогсохын тулд энийгээ дахиад сануулж авах гэдэг ч юм уу. За эсвэл яг ажлын ачааллын хувьд ч тэр цаг хугацааны хувьд ч тэр бас өвцөн үедээ бас шаардлага тохиол чөлөө авах өвчтэй гэж одоо амрах тэр байдлаа одоо бүрэн дүүрэн илэрхийлж авч явах хэрэгжүүлж авах зүйтэй байх. Тэр нь л өвцөн ч гэсэн ажиллаа хийдэг хүмүүс байдаг тий. Энийг заавал яралтай өгөх хэрэгтэй, энийг заавал маргааш явуулах хэрэгтэй гэл би махбодын хувьд маш их халуураад байгаа ч юм тийм тохиолдолд хүмүүс ажилласаар л байдаг. Тэгэхээр үнэхээр өвдөж байгаа бол өвдөж байгаа гэдгийг хэлээд чөлөөгөө авах нь бас зөв үү. Нэг цааш би махбодын хил хязгаараа авч ийна гэсэн үг тий. За дараа нь болохоор бид нөө сэтгэл хөдлөлийн хувьд яаж одоо ажлын байран дээр хил хязгаарыг тогтоож болох вэ гэхээр илүү нөгөө менежертэйгээ жишээлбэл ямар нэгэн төрлийн санал хүсэлтийг хэлэхдээ авахдаа ингэж хэлвэл зүгээр шүү, тэжлэл зүгээр шүү, эсвэл магадгүй энэ төрлийн санал хүсэлтийг би хүлээж авахдаа ингэдэг шүү гэдэг өөрчлөлт сануулж одоо хэлэх ч үгүй юм те. Ингэснээрээ тухайн хүн таны сэтгэл зүйн байдал болоод онцлогийг бас мэдгэд хэрэгтэй болох бах. Нөгөө талдаа та үнэхээр одоо таны стресстүүлээд байгаа. За эсвэл хамтарч ажиллахад хэцүү ч юм те. Тийм хүмүүстэй хийх ёстой ажлаа хин нэг юм шилжүүлэх. За одоо мэдээж хувь хүний онцлогийн хувьд ч юм уу одоо манайхан ярьдаг ч нэг долгион таардгүй ч гэдэм үү. Тийм хүмүүстэй үнэхээр хамтарч ажиллах шаардлага гарвал та шилжүүлчихэж байгаа ч. Тэр нь таны сэтгэл зүйн хөлбөмбөгийн төрөл иргэн нөлөөтэй бас байж болох нэ. Дараа нь бас нэг хэлмээр байгаа юм. Ажлын ачааллын хувьд яаж хил хязгаар тогтоож болох вэ гэхээр одоо магадгүй яг ажил тарахгаас сууж исэн чинь хин нэгэн танд яаралтай ажил хүчлээ те таны ажлын цаг болох гэдэг. Тэгэх юм бол окей би энэ ажлыг нэг хийж болно. Гэхдээ мэдээж би ингээ өнөөдөр дуусгах боломжгүй. Миний ажлын цаг дууссан байна гэдэг байдлаар өөрийгөө маш тодорхой илэрхийлж авах хэрэгтэй. Тэгвэл тодорхой илэрхийлэхгүй та яг тийм яаралтай таскуудыг аваад авах тусам тэр таскууд тань дээр нэмэгдэж ирсээр л байна гэсэн. За тэгээд магадгүй яаралтай ажлуудыг хөөгдөхтэй. За одоо 30 минутын дотор дуусгах. Эсвэл наадах өнөөдрийн дотор дуусгах гэдэг нэмэлт ажлууд. Тэгдэг нэмэлт ажил. Гэтэл тэр нөгөө яаралтай гэж хэлээд байгаа ажлууд нь үнэхээр тэр өдөр дуусахгүй байхыг үгүйсэхгүй тий. Дуусгах бүр боломжгүй байж магадгүй. Тэгэхээр та окей би энэ ажлыг хийж болно. Гэхдээ энэ ажлыг хийхэд маш их цаг хугацаар зарцуулагдана шүү. Тийм учраас би магадгүй энэ ажлуудыг хийхгүй өнгөрөх магадaltaй шүү. Тэрийг бодолцоорой гэдэг ч юм. Тэрийг бодолцоорой хэлэнгүүнд нээлттэй илэрхийлэнгүү ярих хэрэгтэй. Тэгэх юм бол айл талтай хүлээлтэн зүрх бас үүсэхгүй. Тийм давуу талтай. За, одоо сүүлийн поинт бол.
А зэрэг өөрийн хил хязгаарыг зааглах нь өөр тэгж хэлчих юм. Тэгэл та хэлгүй билгүй. За тэгээд ярьчижээ дуусгараа за. Тэгээ ингээд бодоод үзэхээр ер нь бол хил хязгаарыг хэн тогтоож ийнэ гэхээр ер нь бид нар өөрсдөө л тогтоож ин ажлууд нь өөрсдөө тогтоож ин. Уг үйлдэлээрээ өөрсдийнхөө зохион байгуулалтаараа харилцаагаараа тэг өөрийнхөө сэтгэл санаанд анхаарж байгаа байдлаараа. Тэгэхээр хил хязгаар гэдэг зүйл маань бидний тогтоодог тодруулдаг зүйл байгаа юм тий. Тэгээ мэдээж нөгөө хил хязгаарыг бол хүн өөрийн ихтгэл үнэмшил за хүмүүжил туршлага дээр үндэслээд бол тогтоодог. Гэхдээ таны хил хязгаарыг таны урдуур хийнийг орж тогтоох боломжгүй. Та яг өөрөө маш тодорхой хил хязгаарыг одоо түрүүн бидний хил хязгаарын сул одоо хатуу гэх мэтлэн ярьсан. Тэгэхээр та өөртөө тохируулаад хил хязгаарыг тогтоох нь бас хамгийн чухал. Энэ бол ажлын байрны харилцаанч дээр за гэр бүл найз нөхдийн харилцаан дээр ч тэр хил хязгаар бол маш чухал. Энэ үрээд өнөөдрийн ажлын байранд хил хязгаар сэдвтэй подкаст манд дуусч байна. Мэдээж подкастын үрээнд яригдсанаас илүү өөр олон зүйлүүд бас байгаа тийм. Тэр та бүхэн бас тэрийг нээлттэй их сурвалжаас уншиж судлаад бас асуух зүйлээ нэмэлт санал байх юм бол подкастны доотлын комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай.